За бидний дараагийн авиралт болохоор бүргэд тайрхны авиралт байсан. За бүргэд тайрханд руугаа явах бол одоо манай багийн 2 гишүүн маань өтөртөө үлдсэн. Бид нар одоо нийт 5 авиралт хийхээр за ингэ явсан. Жаргалан, Жонон, Жавха тэгээд тавуулаа явж байгаа юм. Багийн хаалгчтай тавуулаад. Бүргэд тайрханд болохоор бас яг нөгөө хадаа дагуулсан засаар нь ерөөд явсан. Цагаан сургаас буцахтаа бас бүргэд тайрхны бэлд нөгөө багжаа үлдээсэн. Тэгээд шууд тэндээсээ очиад багжаа аваад дэшегээ бөөндөө явсан. За 5 сарын 31-нд бүргэд тайрханд руугаа явах гэж байна. Орон нутгийн цагаар одоо 1 цаг болж байгаа тийм баг. 12. Сахиол ерөөсөө энэсээ бол навчихгүй шүү дээ ер нь. Цагаагаараа. Дээр бол бас үзэтэй л юм гэсэн үг л дээ. За тэгээд бүргэд тайрхныхаа зүг ашигласан. Эхлээд бол ямар ч байсан шуургатай байсан, салхивжсэн. Тэгээд яг нөгөө чулууныхаа нөмөрт очиод тэндээсээ нөгөө үлдээсэн байсан хэрэгслүүд бол хүнслүүдэд аваад тэгээ яг бид нар авиралтад эхэлсэн. Тэгээ яг авиралт эхлэхэд тухайн үеийн авиралтууд бол бүргэд тайрхны авиралтууд огцсон. Тэгээд нөгөө яг авирж явах явцад ингээд яг тэр доор ингээд те горих ингээд уулын юм урсах чимээ яг иймэрхүү чирүүд маш их сонсогдсон. Тэгээ яг ер нь бол ингээд алдаж яриад ямар нэг юм цөмөрлөлт болох юм бол энэ дээр бол угаасаа хөндөй байгаа юм байна гэдэг нь аягуулсан ойлгосон. За бүргэд тайрхан бол одоо яг цагаан суврах хайрхнаас, наран хайрхнаас ер нь харахад маш их юм мөсөстэй ер нь айгүй хүнд авиралт болохоор ингэж харагдчихсан. За тэгээ бид нар ер нь ингээд холоос хараад, дурандаж хараад ерөнхийдөө бүргэд тайрхныхаа авиралтаас бас ер нь жоохон сүрдсэн байсан. Тэгээд бүргэд тайрхныхаа бэлт ирээд бид ер нь бүх багаж хэрэгслээ авсан. Тухайн авиралтанд зориулаад ер нь маш их багаж авсан, олснууд их авсан, шүрүүпүүд их авсан. Тухайн авиралтыг нэлээд хүнд болох магадaltaй маш их олс тавьж авиралтууд хийгднэ гэж ярьсан болохоор бараг л хүний нэг олс авах нь холбоо тийм их олстой багцтай авсан. Яг ингрээр нь явж юм чи нэлээд юм огцсон юм налуу байсан. 7-8 олс тавих юм байна тэгээд маш бэлтгэлтэй тэгээд нэлээд удаан авирна гэсэн тийм ойлголттой тийм бүргэд тайрхан руу гарсан. За бүргэд тайрхныхаа бэлд ирээд яг өндөр авалт хийж хахад бол ерөнхийдөө хадаад дагаж өгсөн. За хадаад дагаж өгч хахад бол харьцангуй мөсөн бүрхөөл бол багтай зас зэгтэй байсан учраас осондоо орсон чигээрээ хамгаалт тавилгүйгээр ер нь алхасаар агаад бүргэд тайрхныхаа ерөн дээр гараад ирсэн. Дээрээс норж ирдэг завнаас гоё юм тий. Өмнө нь ингээд хажуугаар нь яваад ингээд амар сүрдцэн бөө хийшээ ингээд 8-9 ос 50 яаж харна гэж олсууд чинь тэн дээр маш хурдтай маш гоё гараад ирсэн. Тэгээ тийм бүргэд тайрхан дээр ингээд гараад нэг оройд дамнаа дахиад ингээд урууж байгаа тийм маш юм гоё өндөр юм үзэсгэлэнтэй тийм оргил ингээд яг цаатлын үндсэн оргил нь яг тийм байт юм лээ. За оргил руу гарч явах хэсэг маань бол одоо ер нь маш эвгүй өстой гялтаасан мөстэй байсан. Тэгээ бид нар ер нь гарахтаа яг бүргэд тайрхны одоо шар хамар талын одоо ийм их зэм хадан ийм эрэг байдаг. За яг ийм хавцал байдаг. За тэр хавцал дээр ингээд богтцсон байсан хөмөг. Тэгээд нөгөө талдаа ингэж байгаа яг ингээд бүс хоёрынхоо ер нь баг дундуур нь шахуу явсаар агаад оргил дээр бол амжилттай гарч ирсэн.
Бүгд хайрхан дээр би бүр ингээд бүр үнэхээр ингээд одоо юу үгээр хэлхий аргагүй тийм мэдрэмж авсан одоо минийхаар бол зүгээр сүнс баярлна гэж ярих одоо бүр үнэхээр тийм мэдрэмж авсан бүр ингээд гарч ирээд яаж яагаад нэг яг Алтай 5 богд ингээд хамгийн дөрөв хайрхных нь хамгийн дөрөвт хайрхан дээр нарцсан болоод тэрсэн үү. Тэгээ манай цуг бро жаргал бас найз нь бүр амар гоё байна гэдэг надад бас тийм мэдрэмж төрөв. Хоёр нэр баг миний бүр сүнс баярлаад байна гэж хоорондоо яриад өөр. Үнэхээр тийм одоо юу гэмээр ч юм үнэхээр нэг юм уул усан тийм сайхан одоо нэг уул усч нэг хүний муу юмыг аваад сайхан зүйл болгоо буудаг гэж ярьдаг яг тэр шиг юусэн ингээл бүх юм сайхан болоод ингээл бүр ингээл цаанаасаа бүр ингээл үнэхээр сүнс баярлал явуулсан. Үнэхээр тасархай байсан тэн дээр үгээр хэлхий аргагүй тийм гоё мэдрэмжтэй. Тэгээд цэлмэг байж таарсан гэдэг. Бүгд хайрхан бол үнэхээр гоё санагдав. Оргил дээр гарч ирэхэд бол одоо тэр оргилийн үзэмж бол одоо үнэхээр гайхалтай байсан. Бидний одоо маш гоё угтж авсан. Ер нь баг зэргийн салхитай үзэгдэх орчин бол одоо маш сайн бүх юм одоо алган дээр байгаа мэт тод харагдчихсан. Тэгээд бид нар бас бүргэд хайрхан дээр бас нэг удаагүй оргил дээр ерөнхийдөө зураг хөргөө ахуулчаа тэгээд тэндээс газ маш хурдтай буух юм шийдвэр гаргаад буусан. За эхний хөтөл хүртлээ бол бид нар бол одоо ямар нэгэн хамгаалт тавиулгүйгээр бууцгаасан. За тэгээд тэр хөтлөөс ерөнхийдөө доошо буухтаа бид нар өксөж гарч ирэхэд бол одоо хадаад дагаж явж байгаа зам маань ерөнхийдөө юм цастай санагдсан учраас бид нар олсноос гараад осоо хураагаад ерөнхийдөө хүн болгон өөрсдөө дөрвөн хөллөөд 2 Isaacs бариад за ингээд буух шийдвэр гаргаад ингээд аммад дагаад ерөнхийдөө доошоо бууцгаасан. Цуг анх одоо ингээд алхаж байгаа нөгөө хоёртоос жоохон санаа зовсолтойсан. Манай хоёр одоо яах юм бэ? Тэгээ нэг жонон дээр очиж хэлж байгаа байхгүй ш. Ингэж боохно гэж тэгээд тэгсэн чи. Тийм үү юу яриад байгаа бэ? Тэгэж боох юм. Вэ хариу сая тэгж байна. Одоо энэс тааш өөрсдөө боогч нэгсэн чи. Хүү чадах юм маань чадахгүй л гээд. Тэгээ бүргэд тарихнаас буух болоод исэн чи манай хоёр эдмэр бол олсон ингээд хураагаад л. Тэгээ яах ч юм бол гэж. Одоо та нар одоо бүргэд тарих 5 тарихгүй 6 тарих нээсэн. Тэгээ нэг авилтаар 4 хүлээ бууна гэсэн. Гэл үнэнгээсээ ярьж байгаа юм бах таа гэж. Нэр үнэнгээсээ олсон ураагаад байсан. Тэр маань бас их одоо удаж байгаад нэрээ байг бидрийг одоо эрхлүүлнэ гэж юу байх вэ? Юм л бол олсын бэлтчихэл одоо яв одоо буу гэдэг шиг. Тэр бас одоо удаж байгаад их гоё гоё одоо хүнд нөгөө нэг юм одоо та нарын энэ хүртэл явчаад одоо суралцах тийм боломжийг маш гоё өгсөн. Тийм үйлдэлээс. Яхаа. Зүгээр ер нь хад руугаа хадаа бараадад шахаж явсан дээр. Тэгээ олсоо дуусчих юм бол яг хадныхаа хажуудлын тэр нэг зузаан цасаараа ер нь буусан дээр шүү дээ. За тэгээ ер нь бол бүргэд хайрхныг бол бид нар одоо өмнө нь авирчсэн бүх хайрхтуудаас ер нь хамгийн хүнд авиралтай болох бах гэж одоо юм таамаглал гаргаад ер нь айгүй их одоо бэлтгэлээ хангаж олон юм одоо чирж гарсан боловч ер нь бүргэд хайрхан манаар нь сансныг бодвол одоо маш гайгүй гараад ирсэн. Ер нь бид нар авч явсан ер нь баг багчуудаа бараг л ашиглаагүй шахуу ингээд бууж ирсэн. За энд бол одоо маш гоё баяртай байсан. Айгүй цаг хугацааны хувьд ч гэсэн айгүй хурдан авиралт маань хийгдээд бууж ирсэн. Тэгээ бүргэдийн авиралтаа нөгөө эдийн хүлэнгээ дээгчтэй нөгөө өөр бас аяллаа хоёр хүнтэй нийлж байгаа бууз хийсэн. Тэгээд нөгөө эдийн мэдгүй ингээд догдлоод идэм бэлээ. 90 хоног өөрөө тэгэж үлдэж үзэж байгаа бараг эхний 2
эхний л тохиолдлох миний үед тэгэнгүүт ингээд өөрөө ингээд үлдчихээд нөгөө хэд маань хаана явж байгаа л гээл байн гарч дурандаал тэгээ нөгөөхөө яг ингээд дурандахаар бас харагдахгүй хамаа. Тэгж байгаа л яг хаана явж ийн гэж яг ажиглжээж нэг бүр нэг юм цэг шиг нэг юм 5 6 юм л харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд аюух догтлоод идэм байлээ. Тэр хэд яг хаана явж байгаа одоо хаана явж байгаа бол буусан болов гэж догтлоод идэм байлээ. Тэгээд хоол хийчихээр бүр гоё хоол хорт идээсээ аваа. Тэгээ хортон бооцоо авах юмсаа гэж ядаад аюур догтлоод идэм байлээ. Хотод дээр бид нар ирээд гоё халуун бууцаа идээд тэгээд аюурлтын талаар ингээд сонин сайхнаа одоо үлдсэн гişүүдтэй гоё ингээд хуваалцаад аюу гоё халуун дулаан уур амьсгал өрнүүлээд гоё юм хөвчлөлтэй бас цаг хугацааг тэндээ өнгөрөөсөн. За ингэснээр одоо бүргэд хайрхны маань аюурлалт маань одоо ингэж амжилттай дууснаар бидний Алтай таван богдын одоо энэ нийт аюурлалтууд маань дуусаад за эндээсээ бид нар Алтай таван богдоос буугаад Хархаа түргэнийхээ аюурлалтыг одоо хийхээр ингээд буусан байгаа. За баярлалаа.